За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За Антони Жошуа гэдэг. За ер нь бокс сонирхдаг. За ер нь ирчүүд бүгдээрээ мэдж байгаа бах төө. За энэ дэлхийн хамгийн супер боксчдын нэг гэдэг ингээ хэлчих болно. За 1989 онд за United Kingdom буюу одоо Англид төрсэн. За гэхдээ гарал үүсэл нөгөө одоо Нигерия гэдэг. За манайхан бол нөгөө Нигерия гэж дуудаад байдаг. За гэхдээ бол яг Нигерия гэдггүй юм байл л дээ. За тэндээс ирсэн хүмүүс бол одоо Нигерия гэдэг. За магадгүй би арай жоохон өөрөөр хэлээд байж магадгүй. За ямар ч байсан дэлхийн супер боксчдын нэг. За дэлхийн 2 удаагийн нөгөө үнэмлэхүй хүнд чингийн одоо авраг. За тэгээд Олимпийн авраг. За дээрэс нь одоо нэмээд хэлэх юм бол саяхан хэдхэн хоногийн өмнө нөгөө алдарт нөгөө Джек Пол гэдэг. За Америкт жинхэнэ супер од болоод байгаа. За нэг ийм залуу. За ялж нийтдээ баг ганцхан тоглолтоос баг 90 орчим сая долларын орлого болсон. За нэг ийм супер залуу. За өчигдөр за нөгөө түрүүний хэлсэн Нигерия гэж улсад явж байгаад за автомашины осолд оржээ. За тэгэхээр би энэ дээр яг юу бас нэг нь одоо нэг газ нэг товчхоо үзүүлээд байгаа. За энэ дээр ингээд яг нөгөө аварт орцсон. Энэ ингээд 5 тал гээд. За Нигерия улсын ийм хурдны зам дээр. За энэ машин дотор нийтдээ ингээд 5 хүн явж исэн гэж байна. За тэгээ 2 хүн нь ингээд газар дээр нас барсан байна. За тэгээ машины хувьд бол ёстой үнэхээр авах юмгүй болчээ. Ингээд 5 тал. За энэ хурдны зам дээр хүнд даацын одоо бүрэн ачаатай ийм ачааны машин ингээд эвдрээ зогссон байсан юм байна. Тэгээд одоо ингээд таамаглаж байгаагаар ингээд хурд хэтрүүлж яваад тэгээ урд нь явж исэн машиныг мөргөөд. За тэрнээс болоод за ямар ч байсан 2 хүн газар дээр нас орсон хэн нь тодорхой биш байсан чинь за одоогор бол тодорхой болж байгаа шиг байна. Энэ нь болохоор одоо хувийн дасгалжуулагч. За Жошуагийн хамгийн ойрын хоёр одоо найз нь хамгийн 2 хүн нь ингээ газар дээр нас орсон байна. За тэгээ Жошуагийн хувьд бол за ямар ч байсан энэ машин дээр игээд босоо орно гэж шүү. Ингээ машинаас татаж гаргаж ирсэн тэгээ эмнэлэгт аваачсан. За яг одоогийн байдлаар бол ямар ч байсан амь насанд хаалгүй тим гимтэл авсан гэсэн ийм одоо мэдээтэй байгаа юм байна. За тэгээ замын хувьд болохоор нөгөө Нигериагийн хурдны зам гэдэг. Хурдны зам дээр ингээ бүгдээр ингээ аваарцсан. Тэгээд ингээ аваар болонгууд энэ эмнэлгийн тэрэг мэрэг нь бол яг нөгөө эмнэлгийн зориулт юм биш. Тэгэл ерөнхийдөө нэг жоохон хэцүү юм харагдчихэв. За тэгээ тэр нь яг нөгөө манайхан чинь Нигериа гэхэр нэг Африкийн нэг ядуу улс гэдэг. Яг үндэ бол нэг тийм ядууч биш юм байлээ л дээ. Ягаад гэж хэлж яах нөхөр би одоо нэг Америкийн нэгдсэн улсад за маш олон нөгөө Нигериа найзуудтай. Тэгээд тэд нар ерөнхийдөө ингээд Америкээс банк машин аваад ингээд найсан цааш нь явуулдаг. Ерөнхийдөө бол энэ дэлхийн хамгийн үнэтэй машинаас эхлээл за бүр өстө хамгийн хогийг хүртэл явуулт юм байлээ. Тэгэхээр юу хэлж яах нөхөр улс нь бол ерөөсөө зүгээр тасарсан бол тасраа явцсан. Энэ дэлхийн тэргүүн баячуудаас илүү харин нөгөө ядарсан бол үнэхээр ядарсан. За ямар ч л байсан зүгээр маш их хүн амтай нийтдээ 300 сая орчим хүн амтай. Тэгээд нэг ийм улс байт юм байлаа. За тэгээ Жошуагийн хувьд нөгөө энэ дээр би нэг бас нэг газ бичлэг үзүүлээд байгаа. Энэ нөгөө Джек Пол гэдэг. За энэ Джек Полд сая хэдхэн хоног өмнө ингээд тоглолт хийсэн байгаа. За тэгээ энэ тоглолтыг бас удаан үзүүлж болохгүй баха. За ягаад тэгэхээр айгүй бол нөгөө зохиогч ирэх мэрх гэдэг айгүй бол нөгөө хуудсан юм баанда ичиж магадгүй. За тэгээ энэ тоглолтын дээр нийтээ ингээд 6 раунд тоглоод за тэгээд хамгийн сүүлд нь болохоор Джек Полыг нокаутаар за гэхдээ эрүүгүй нэстэ хуг зогсон. За ийм тоглолт болсон байгаа. За энэ тоглолтоос эхлээд нөгөө Жошуа одоо маш их асуудалд орсон. Ягаад тэгэхээр ерөнхийдөө энэ Джек Пол гэдэг нь болохоор нөгөө одоо YouTube-ээс гарч ирсэн ерөнхийдөө бол жинхэнэ амьдралаас гарч ирсэн ийм боксчин. За тэгээ сүүлийн үед нөгөө Майк Тайсныг ялсан. За дараа нь ингээд за Антони Жошуаг ингээд тэгсэн чинь ерөнхийдөө скрипт гэдэг одоо нэг зохиол бичсэн гэдэг. За тэгээд Антони Жошуагийн хувьд яг нөгөө зохиолоо дагаагүй ерөнхийдөө бол ялагдах хэрэгтэй байсан чи ялцсан гэд. За энэс болоод бөөн хэрүүл ам. За тэгээд нөгөө эрүүгийн хууц загсан инээ тэрэ гэд. За тэгээд тэрнтэй зэрэгцээд нөгөө алдарт нь Майк Тайсон хүртэл гарч ирээд. За яг үндэ бол энэ зохиолын дагуу тулаан болд юм аа. За миний хувьд надад үнэхээр мөнгө хэрэгтэй байсан учраас тэгээд нөгөө зохиолын дагаад ингээд тоглосон. За яг одоо бол би жинхэнэ нөгөө зохиол дагалгүйгээр жинхэнэ үннээсээ Джек Полто тулалдмаар байна гэх мэтэр. За тэгээ эндээс ингээ үндэслээд хэлэхэд ямар ч байсан нэг тиймэрхүү одоо юу гэдэг зохиолын дагуу тоглолдог тамирчин болоод явж явах шиг байна. За бүүмэд. За ямар ч л байсан 2 хүн нас орсон бол одоо маш харамсалтай. За гэхдээ энэ дэлхийн одоо супер тамирчдын нэг. За үнэмлэхүй хүнд жингийн дэлхийн 2 удаагийн аврах, за Олимпийн аврах. За Жошуа ямар ч байсан амьд гарсан ингээ баяртай хэрэг. За Жошуагийн хувьд бол би түрүү хэлсэн өөрөө Англид төрсэн ч гэсэн
За аав ээж нь болохоор нөгөө одоо Африкийн Нижери гэж улсаас дөрвж ирсэн юм хүмүүс байт юм байна. Тэгээд одоо болтол ингээд тэр Нижериад нь өөрийн одоо ингээд ах дүүс нь байдаг юм байна. Тэгэхээр саяны энэ Джек Полто ялаа тоглоод нийтдээ баг ингээ 90 гаруй сая доллар авцсан. За тэгээд энэ дэлхийн одоо супер тамирчдын нэг баяраа тэмдэглээд эсвэл одоо амрах гад шинэ оноо гаргах гад. За тэгээд ингээд төрлөх нутагтаа явж байгаад ийм аваарт ороод. За нэг ийм харамсалтай юм болсон байл. Тэгэхээр ямар ч байсан нэг иймэрхүү юм болсон байна. Цаашаа юу болохыг тэгээд дор нь сайхан гавыг нь үзүүлээд явчихнаа. За манайхаа хуудас юм сайхан дагаад өгөөрэй. Өнөөдрийн мэдээ үүгээр өндөрлөж байна. За баяртай.